나가 보다. 세인이한테 코뿔소리 나가 봐. 여기 타도 있다. 깜 그랬어. Yarasın başına National Geographic гэдэг юу дээр их гардаг. Гонгороо гэдэг сафари төлөвлөлтийг авсан байсан. They can weigh about 650 kg with a barrel and 400 kg. Цөөхөн явдаг жуулчд хөгжөөгөө одоо аюултай газар шүү дээ. Хол тэгэхээр Африкийн сафаригийн үндсэн одоо хайц гэх юм уу хараад явж байна гэсэн. За сая одоо энэ нөгөө бас нөгөө гөрөөсний олон төрлийн үлдсэн бол одоо хис рүү ирж байна. За манай энэ сафари за манай хистэй баруун гараад байна. За энэ сафари нийт 44 хис байгаагийн 20 Вьетнам орнд төрж өссөн байгаа. 24-ний болохоор Африкаас авчихсан байна. Ошо зебра буюу тэр нөгөө гоё юм The zebra, they can weigh about 250 kg when they roll it. And they can live Zebra about 25 years old. Яг он байгальтаа барааснаас цогтаад ингээд хутаа хамгийн дадлаг км цагийн хоол гаргадаг гэж ярьдаг 아니 лээ. 저기 또 코뿔소가 있네. Замын бол зураг авах гэж зогсож байгаа They can weigh about 1.5 to 3.5 cents. За хэрс маань болохоор манайхан зарим нь хэрс гэхээр бид Монгол байхгүй учраас санаа ач байгаа. За хүүхдүүд зарим нь rhino гэж хэлж байгаа шүү дээ. Тэр зөв англиараа rhino монголоор болохоор хэрстэй. За ихэдээрээс ахын хэрэглэгддэг учраас мэдхгүй хүмүүсд хамт цээжлэр хэрс гэдэг юм байгаа. Хахад жижиг юм шиг үлдээ маш их нэгтэй тийм. За бие хамгаалдаг гол юм энэ дээр байгаа энэ нөгөө ганц хор одоо нөгөө нэг эвэртэй. За энэ хэрсний жин нь болохоор 2-4 тонн. Хахад жижиг юм шиг үлдээ. 100 кг зүгээр тоннор за одоо энэ зүүн гаралтай хараад байна. За ийм байна. Жин ихтэй тийм мэдээж чинь нөгөө амьдч байгаа нөхцөл байна. Just about 3 years old. Бас нөгөө үүдэр тусдас шалтгаалдаг. Тэгээд дунджаа 2-4 тонн жилтэй гэж. За 44-ний хэрэг цагийн 20 манай бүгдээр бас социалист Вьетнамаас төрж ирсэн байгаа. 24 анхнаас за одоо сүүдэд цаа 4 хийсвэ нүд гэж бараг байхгүй. Нөөрнийх нь тал нь одоо хамгаалалт болдог юм байна. За наад цогцоо 2 хийсэн байна. Арай жижиг бэби хийсэн байна. Цогцоо нь шүү дээ. За мэдээж энэ бүх амьтан маань устж илтэн бүгд бид чадаа сая анзаарсан. Тэмээ ярахаар устчихсэн шүү дээ шиг. Манай хийс. За нэг хийс болохоор өдөрт 200 орчим хил одоо тэжээл идэх гэж байна. Тэр бол нэг зүгээр дурын хамаагүй өсөж болохгүй гэсэн. Тэгэхээр эдгээр нөгөө цамцгаатай шилжүүлэлттэй өслийн том газар учраас бүх амьтан жилийг бэлдэж бүх амьтан одоо өсөж шилжүүлэх байна. Giraffe can weigh about 2 tons and hay about 5 years when they grow up. And when they just born, they can hay about 1.8 years. За манайхаа анааштай бууж зураг авах уу гэдэг асуулт ирлээ. Яг энэ нөгөө бид нар одоо cruising буюу тойроо явж байгаа үед буух боломжгүй. Автобусны одоо энэ нөгөө энэ аялал буцаа сая суудаг газар очиж энэ аялал дууссан гоо. Тэс анааш руу очиж боломжтой. Бид түүнтэй байгаа учраас тохиол байлаа. Хэд тэгэхээр болох юм бэ? Одоо наан төлөв гэдэг устдах учраас яг нөгөө зургийг нь даавах гэж байна. За зебра центр хамгийн том хэсгээр ороод ирсэнтэй нөгөө яг багчаа амттай хэсэг айгүй баг зай юу гол толгоонд нь тааруулаад тухайн амтны нөхцөл тааруулаад энэ одоо явж байгаа нөхцөлтэй амтд хоорондоо айгүй учраас холтой байж байгаа.
хоорондоо өвдөжтэй биеийнхээ инглизээр байх учраас эрен монголоор зебра чи эрен тахтай хийс энэ болгоомж хоорондоо аюулгүй ихтэй нэртэй байдаг байна. За одоо энэ баруун газар яг автобус руу зебра Монголын зебраны нэг овгийн мөртлөө өөр өөрлийг боёо. Шафки автобус байдаг. За онгон онгон жоохон жижигхэн. За одоо ингээд анаашны төлөв анаашны хэсэг рүү ороод ирсэн. За энэ анааштай хамгийн өндөр нь 5 м гэж ярьдаг. За анаашны янгир нь энэ шинэ жижигхэн болохоор өөр төрлийн бас нэг хөрөөсний төрлийн өөр өвдрийн. За манай анаашны бэби анааш байгаа шүү манай. Анзаарч хараа шүү. Энэ одоо тэр нааш ирж байна. Бас нэг анаашны хөвгөх юм болохоор урд үзүүтэй. Наашаа ирж байна. 5 метр өндөр хамгийн дээд. За одоо баруун гарт харж байгаа. Анааш үүтэй. Өдөөж өгсөн гэж хэлдэг. За мэдээж анааш том жижиг өндөр нам янз бүр байгаа. Дундчаад хамгийн бас том жижигтэй. Ерөнхийдөө 600-аас 700 гэж ярьдаг. Жижигтэй. Яна симба. Тэр та бүхэн сафари донч өмнө хүмүүс дуулж хүчлээд байсан шүү дээ. Харагстай, боростой хүмүүс. А тэр бас Африкийн нэг омгийн хүмүүс. Сафари учраас because we have a lot of zebra this area, about 100 zebra this area. омгууд гэдэг шүү дээ. Одоо бушманууд гэдэг шиг тэгээд бас нэг омгийн хүмүүс гэдэг. А гэхдээ яг зарим нь болохоор Ямайкаас ирсэн гэдэг. Тэгэхээр юу гэж нэхээр яг долоо орны хүмүүсээс авчраад одоо энд амьдруулаад бас нэг зүйлдэг. Африк, Ямай, Хатаорны about 2 meters. And they're worshiping different literally. За энэ нэг гүйдэг амьттай амьттай бол аль боломжоор хамгийн том зай үлдэж өгсөн байгаа та бүхэн анзаарч байгаа. Мэдээж одоо онцлог. Тий одоо энэ гүрнүүд одоо бас нэг одоо юу гэдэг нь зэрлэг өгөх шүү дээ тий. Бас намдаг зэрлэг өгөх тий. So much. Yeah, so much. За энэ махан яг энэ нөгөө санаханаг асуудал махан хэр байдаг вэ? Бидээс нөгөө махиддаг авт юм учраас нөгөө махны талаар хэлэхэд бидээс асууж байсан гэж асууж энэ нөгөө улаан номонд орсон ч гэх юм хамгаалалттай амьтны махыг зориулдаг учраас энийг хүмүүс яадаг вэ гэхээр энэ бол дандаа нөгөө зэрлэг амьтад учраас дутуу ийм мах биш махны мах ийм янз бүрийн мах гэдэг санаа дутуу юугүй амттай байлаа. Энэ олон жилийн турш юу эсийг амсаж үзэх тэгэхэд ямар ч байсан буфало гэдэг шүү дээ нөгөө бүдүүн зэрлэг өгөхөр энэс арай өөр төрлийн тэрний мах ямар ч амтгүй юугүй амттай. Yeah, sleeping right now. За одоо манайхаа нэрийн тархийг бол натрийг нь нэлээд хангалттай гаргаж өгсөн та нар анзаарч байгаа. Тэсээс хоорондоо дайсан нэг вегетариангаар ингээд хамтарч нэг одоо эцэг газараа амьдэрдэг байгаа. When you feed in, you can chop them on the hand. They're so friendly. Like this. За ингээд анааш нөгөө хүмүүс анааш нь тэндээс хоол бодолдож аваад өгдөг. Учираас энэ нэг одоо яг хоол нь ирж байгаа гэж бодож шиг байгаа юм байна. Одоо ингээд анзаараад нэлийн хүн байгаараас дээрээ ерөнхийдөө тэмээтэй төстэй нөгөө ийм өндөр том өсөлт жилтэй амьтан гэдгээрээ бас төстэй чанар байна шүү дээ. Үүл дээр омог нь өөр. А гэхдээ ийм нөгөө өсөлт жилтэй том хүмүүсийн хаад тэр нэгээс өтгөн тэр нөгөө баас юм уу хомоол те ийм болохоор хийдэг үзэгтэй
Цацсан юм байна. За одоо ингээд бүгдээрээ манай автобустай сафаригийн яг үндсэн аялал маань ингээд дуусч байна. За одоо бүгдээрээ яах вэ гэхээр 11 цаг 30 минут